Боловсролын их сургуулийн Харьяа багшийн их сургуульд эзэлтийн ерхий шалгалт товсон цагтаа эхэллээ. Тус сургуулийн хичээлийн 10 байранд өмнөх оны төгсөгчдийн шалгалтыг Монголын төв хийм гэсэн хичээлүүдээр 1 цаг 20 минутын хугацаатай тус-тусад нь зохион байгуулсан. Мэргэжил сургалтын төв коллежид суралцж байгаад төгсөлтийн хугацаа нь өнгөрсөн жилийн шалгалтын цаг өдөртөө зөрсөн учраас 1 жил өнжөөд эзэлтийн шалгалтаа өгч байгаа гэх хэсэгчид олон байсан юм а. Үндсэн хүүхдүүд бас энэ жил 2000 гаруй хүүхд байгаа гэж хэлжсэн тий. Өөрөө өнгөрсөн жил бас төгсөөд 1 жил ингээд уншиж аваад шалгалтаа өгж байгаа юм байна. Ер нь ямар шалтгаанаас бас нөгөө нэг мэргэжил боловсролын сургууль нөгөө нэг тэрэнд сурсан. Тэгээд тийм болохоор л угаасаа 1 жил өнгөрсөн. 1 сар төгссөн болохоор тэгээд одоо тэгээд ямар мөржилтэй болохоор ингээд эзэн шалгалтаа өгч байгаа. Эзэлтийн шалгалтаа өгч. 4 шалгалтаар өгнө эмч болох зорилгоор өгж байгаа. Хэр удаан хугацаанд бэлдүү? Ер нь ямар мөржилтэй болно гэж өөрөө байна? Энэ цахилгаанчны инженер нь болно гэж бодож байгаа. Мэргэжлийнхаа дагуу яваад. Өнөөдөр яг өөрийн чинь хувьд ямар шалгалт өгөх байгаа? Өнөөдөр ганц 18-д хийм өгөөд нэгээс тэгээд 20-нд болохоор нэг өгнө. Тэгээ 21-нд болохоор физик матер өгнө. Гол хичээл нь бол физик мат байгаа юм тий. Тий. Гол хичээл нь физик матер өгнө. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн анхны төгсөлт болсон мөн монгол хэл бичгийн шалгалтыг өмнө нь авч 400-аас дээш оноо авсан хүүхдүүд шалгалтанд орж байгаа нь энэ жилийн онцлог юм. Өнөөдөр явагдсан эзэлтийн шалгалтын үеэр ямар нэгэн зөрчил илрээгүй хэвийн үргэлжилсэнийг шалгалтын төвөөс тодтоглоо. Монголын төвийн хичээлийн шалгалт хэвээ явагдаад өнгөрлөө. Тий манай одоо энэ одоо төв дээр гэхэд одоо 2 ангид Монголын төвийн хичээлийн шалгалт өгөгдсөн байна. Урд урдныхаа жилүүдээс онцлог нь юу вэ гэх юм бол нөгөө сонсох чадварын одоо даалгавруудыг шалгах тийм туршилтын шалгалтууд явагдана. Энэ болохоор англи хэл, орос хэл дээр шалгалтын дараа тухайлсан нэг ангийг сонгоод бид нартэй хүүхдүүдэд нөгөө CD-гээр сонсгоод тэгээд одоо турших журмаар 15 минутын туршид энийг одоо турших юм шалгалт авч байгаа. Гэхдээ энэ нь болохоор одоо ямар нэгэн одоо шалгалтын элтийн өргөж шалгалтын дүн оноонд нөлөөлөхгүй юм. Өнгөрсөн жилийн төгсөөгч 2000 хүүхдээс 1450 нийслэлд үлдсэн нь орон нутагт шалгалт өгнө. Нийт 20450 хүүхэд эзэлтийн ерхий шалгалтанд хамрагдахаар суудлын хуваарь аваад байгаа. Шалгалтын эхний өдөр Монголын түүх хийм англи хэлний шалгалтыг авсан бол маргааш өнжөөд 2021-ний өдрүүдэд орос хэл, нийгмийн ухааны мэдлэг, физик, математикийн хичээлээр шалгалт үргэлжлэнэ.